Өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчнэр цааны цагаар ажил дээрээ суулт зарлаа. Тэд шинэ хуулинд ороод байгаа 8 зүйл заалт дэндүү чангадаж ажиллах нөхцөлийг нь боомлж байгаа учраас тэмцлээ ингэж илэрхийлж байгаа гэсэн юм а. Эмч хүн мэдсээр байж санаатай эмчилгээ онцлогооны тал дээр алдаа гаргана гэж байхгүй, харин ажиллаж байгаа нөхцөл орчин нь төлөнхийн төвийн эмнэлгийн байр шиг байгаадах юм бол алдаа гаргахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл нь болно гэж тайлбарлаж байсан юм а. Гэтэл энэ мэтээр эмчнэрийн ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй хэрнээ хуулинд торгох шийтгэн гэсэн заалт оруулж байгаа нь зүйд нийцэхгүй гэж байлаа. Ажилчдын эрх ашигтай холбоотой хууль дүрм батлахдаа манай засгийн газар тухайн тогоон чанагдж байгаа нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолой үзэл бодол тэр нөхдүүдэд ямар хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг үзэж харахгүйгээр энэ хуулийг баталсанд л бид нэр хамгийн гол нь бухимдалтай байгаа. Одоо эрх үүрэх хоёр чинь зэрэгцээд явж явах ёстой шүү дээ. Тэгэхэд биднэрт нь үүргийн нь маш өндөр овоо зохицоотрын тавьчаад эрх нь юрдэ байхгүй. Бид нар чинь ингээд хөдөлмөрлөх нийгмийн одоо өөрийнхөө хангаж баталгааг хангах ёстой шүү дээ. Энэ нийгэмтэйг бол нийгмийн талаасаа бол нэлээх өндөр тавигдж шаардлага тавьжээд энэтэйг бол бид нар зэрэгцээд явах ёстой байтал шууд л ердөө хариуцлага нь ингээд тулгаад яваад байгаа. Хаан улдүргийн 200 гаруй эмчнэр өнөөдөр суултад оролцсон. Тэд шинэ хуульдаага нэг бүрчлэн танилцсан гэж байсан юм а. Хин нэгний шахалтаар ийм үйлдэл хийгээгүй, өөрсдийнхөө эрх ашигын төлөө дуу хоолойгоо өргөхөөс аргагүй байдалд орчход байгаагаа учирлаж байсан юм а. Өнгөрсөн 7 хоногт сайд нарын 2 дугаар эмнэлгийн эмчнэр эрүүл мэндийн тухай хуулиа эсэргүүцэж суурь зарласан бол өнөөдөр хаан улдүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчнэр шинэ хуулиа эсэргүүцээд цаг гаруй хугацаанд суулт зарласан юм а. Энэ тухай бид эрүүл мэндийн яамны удирдлагуудаас байр суурийг нь сонсохоор ирлээ. За гэвч өнөөдөр Ламбасад засгийн газрын хуралдаантай байгаа учраас яам дээрээ байсангүй, дэд сайд цолон байсан боловч бидэнтэй уулзахыг хүссэнгүй. Сайд нар нь яриа өгөөгүй ч хуулийн төсөл дээр ажилласан мэргэжилтэнд бидэнтэй ярилцсан юм а. Түүний хэлж байгаагаар шинээр батлагдаад байгаа эрүүл мэндийн тухай хууль их сайн хууль болсон, хамгийн гол нь хариуцлагын тогтолцоог өндөр болгохыг яамны зүгээс санал болгоогүй. Их хурлын гишүүд л ингэх хэрэгтэй гэж хэлсэн гэсэн юм а. Бид нар бол бас эмчнэрийнхаа юг мэдэн шүү дээ. Ер нь ямар хэмжээнд бид эмчнэрийнхээ хамгаалж чадах уу, ямар хэмжээнд торгуулийг бол тавиад энэ хариуцлагын тогтолцоогоор нь цаашаа хуулийн эрүүгийн хариуцлага татагдчихааргүй. Нэг талаас нь эмчнэрийнхээ хамгаалж байгаа шүү дээ. Яг үндэ бол заалт маань. Улсын их хурлаар салбарын шинэ хууль нь батлагдсан цагаас хойш эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлийн холбооныхон эсэргүүцэж байгаамаа. Тэд их хурлд байгаа ганцхан эмч гишүүн болох очир бат болоод ерөнхийлөгч Элбэг Дорж нарт хандаж хуулинд хэсэгчлэн хориг тавьж өгөхийг хүссэн ч тэд нааштай хариу ирүүлээгүй байна. За тийм учраас дараагийн арга хэмжээг авч үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Өчигдөр бол бид хийсэн хурлаараа салбарын хамтын хилцээрийг одоо нэгийн 2 дугаар заалтыг зөрчсөн учраас хамтын маргаа үүсгэх тухай албан шаардлага хургуулах шийдвэрээ гаргалаа. Мөн үндсэн хуулийн цэцэд өгөх мэдээ материал, хууль эрх зүйн гаргалгаагаа хийж үндсэн хуульд хандах асуудлаа бас өчигдөр шийдсэн. Эрүүл мэндийн хуулиа эсэргүүцэж байгаа эмнэлгүүд зөвхөн Хаан улдүрэг, Баянзүрх 2 дугаар эмнэлгээр зогсохгүй гэж байна. Маргааш нөгөөдрөөс эхлээд Оргил болон Улаанбаатар сувилынхан суулт зарлахаа мэдэгдээд байгаа гэсэн юм а. Баццэг Баатар хүнээр мэдээллээ.